Тэр өнөөдөр шудраг хөрөлтөнд хэрэглэгчийн төлөө газар харилцаа холбооны зохицуулах хороо нараас хамтран ойлголцох санамж жижигт гар үүсэх зурх үйл ажиллагаа эхэлж байгаамаа. Шудраг хөрөлтөнд хэрэглэгчийн төлөө газрыг төлөөлж дарга аюур сайхан харилцаа холбооны зохицуулах хороог төлөөлж дарга балган сүрнээр хөрөлцөн ирсэн байгаамаа. Харилцаа ойлголцох санамжчийн өрөөнд хоёр талаас ажлын хэсгүүд гарч харилцаа ойлголцлын ажлын хэсгүүд маань хамтран ажиллах төлөвлөгөөгөө батлаад төлөвлөгөөгөө боловсруулад гар үсгээ зурхад бэлэн боллоо гэдэг хоёр агентлагийн дарга болон хорон дарга нарт шөөний шилжүүлж за ингээд талууд хөртлээ санамжтай гар үсгээ зурцгааруу. Өнөөдөр шудраг хөрөлтөнд хэрэглэгчийн төлөө газар харилцаа холбооны зохицуулах хороотой хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж байна. За санамж бичгийн зорилго бол харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үн тарифын өөрчлөлтийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах, салбарын зах зээлийн талаарх мэдээлэл солилцох, хамтарсан сургалт семинар зохион байгуулах болон бусад хамтын ажиллагааны үр ашигыг дээшлүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаамаа. За шудраг хөрөлтөнд хэрэглэгчийн төлөө газраас өрсөлдөөний тухай хууль, за хэрэглэгчийн эрхийн тухай хууль, зар сурталчилгааны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах чиг үүрэг бүхий байгууллага. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бид тодорхой салбарын онцлогийг харгалзан үзэж шийдвэрээ гаргах ийм ёстой. Тийм учраас харилцаа холбооны салбар зохицуулалт хийх чиг үүрэгтэй харилцаа холбооны зохицуулах хороотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах нь манай байгууллагын хувьд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. За санамж бичгээ байгуулсны хүрээнд хамтарсан ажлын хэсгийг мөн давхар байгууллаа. Энэ ажлын хэсэгтээ бас тодорхой чиг үүргээ хариуцуулж өгч байгаамаа. Ингээд салбарт чиглэсэн тодорхой шийдвэрийг манай байгууллагаас гаргахдаа тухайн салбарын онцлогийг харгалзан үзэж шийдвэрээ гаргах ёстой гэдэг ийм байр суурьтай байгаа. Энэ ч утгаараа энэ хоёр байгууллага хамтын ажиллагааны санамж бичиг хамтарсан ажлын хэсэг энэ чиглэлээр тодорхой үүрэг өөрч ингэж ажиллах болно гэдгийг хэлхийг хүсэж байна. За тэгэхээр харилцаа холбооны зохицуулах хороо бол шудраг хөрөлтөнд хэрэглэгчийн төлөө газартай хамтарч ажиллаад нэлээдгүй бас хэдэн жил болж байна. Тэгээ уламжлал ёсоор энэ жил бас хамтын ажиллагаа санамж бичгээ үргэлжлүүлж шинжилж зураад хугацааг нь бол тодорхой хугацаагаар урт хугацаанд
хамтарч ажиллая гэд үйл ажиллагаа явуулах гэж байна. Тэгээд шинэ удирдлага, шинэ баг хамт олонд бас амжилт хүсье. Манай хоёр байгууллага ерөн цаашдаа энэ салбарын өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашигыг бол хамгаалах тал дээр нэлээд сайн хамтарч ажиллах байхаа гэж найдаж байна. За баярлалаа. За тэгээд өнөөдөр харилцаа холбооцны санамжчид хоёр талаас төлөөлөө ирсэн мөн гарын үсээ зурсан удирдлагууд бас талархал илэрхийлээд үгээр өндөрлөё.